Зарим кино биднийг зүгээр л зугаацуулдаг бол зарим нь бидний сэтгэлд хүрч мэдрэмжээ илэрхийлэхэд тусалдаг. Сайн байцгаана уу? Drama Mind podcast танд хүрч байна. Энэхүү подкастаар K-драмагийн дөрүүдийн арт байгаа сэтгэл зүйн асуудал, онцлог, илэрхийллийг сэтгэл зүйчийн зүгээс сэтгэл судлалын онолын дагуу тайлбарлах болно. Дөрүүдээр дамжуулж өөрсдийгөө ойлгоцгоё. Сайн байцгаана уу? Drama Mind podcast-ийн шинэ дугаарыг хэлж байна. Энэ удаагийн дугаараараа одоо яг нийгэмд асуудал болоод байгаа үеийнгийн дарамт дээрлэлттэй холбоотойгоор 22 онд Netflix-ийн гаргасан The Glory гэдэг Солонгос суурлын дөрүүдийн талаар ярих гэж байна. Энэ кино бол ерөнхийдөө үеийнгийн дарамт, дээрлэлт, хүчирхийлэл, тэрний үр дагавар нь юу гэдэг юм бэ гэдгийг маш тодор харуулсан кино байдаг. Тэгэхлээр ямар ч гэсэн дээрлэхтэй хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудлуудын талаар ярив. Гол дүр болох Пак Ёнжин гэдэг охин байгаа. Цаг агаарын мэдээний хөтлөгч нэмэгтэй. За тэр охин болохоор ердөөсөө бусад хүмүүсийг өөрийнхөө таашаал эрх ашигынхаа төлөө ашиглах хэрэгсэл гэж хардаг. Өөртөө хит итгэлтэй боловч маш эмзэг суурьтай, тийм өөрийн үнэлэмжтэй охин байдаг. За энэ охиныг тодорхойлох хамгийн ихний сэтгэл зүйн асуудал бол нарциссист байдал, narcissistic personality disorder. За нарциссизм гэдэг нь зүгээр нэг өөртөө хайртай, өөртөө дуртай байгаа хүмүүсийг тодорхойлж байгаа биш, бусад хүмүүсийг ашиглах замаар өөрийнхөө төгс төр төрхийг хадгалах гэсэн сэтгцийн эмгэг байгаа. Системгэг гэдэг нь хүн өөрийнхөө ач холбогдлыг хит өндрөөр үнэлээд бусдаас онцгой анхаарал, бишрлийг шаарддаг тийм сэтгцийн асуудал байдаг. Тэр хүмүүсийн хамгийн том дутагдал нь болохоор өрөвдөх сэтгэл, бусдыг ойлгох, энэрэг сэтгэл буюу эмпати байхгүй байдаг. Эмпати нь эсвэл маш бага хэмжээтэй байдаг. Бусад хүмүүсийг өөрийнх нь хүслийг биелүүлэх хэрэгсэл гэж хардаг байгаа. За тэгээ нарциссист хэв шинжийг ерөнхийдөө генетикийн болон орчны гээд айл нь нөлөөтэй гэж үздэг байгаа. Тэгээд жишээлх юм бол өссөн төрсэн орчны гэр бүлийн хүмүүжлийн юу нөлөөлдөг вэ гэхэлэр хит дөвөөлгөх байдал буюу за миний охин хамгийн мундаг, миний охин хамгийн сайн, бусад хүмүүс олж хамаас дорд хүмүүс байдаг. Чи л одоо хамгийн шилдэг, чи л хамгийн шилдэг хүртэх ёстой гэж хит дөвөөлгөж өсгөх тэр байдал. За гэр бүлийн хүтэн хүндий байдал буюу одоо хүүхэд зөвхөн амжилт гаргасан эсвэл тэг гой сайхан байхдаа л хайрлагддаг тийм орчин нөхцөлд өссөн болвол дээрэс нь өөрөөр хүүхэд яагаад нарциссист шинжтэй болж болох вэ гэхээр өөрийнхөө тэр дотоод сул дорой байдлыг нуухын тулд гаднаа хит хүчрэхэг баг зүөх зэрэг асуудлуудаас шалтгааллах боломжтой байгаа. Нарциссист хүмүүс гаднаас нь харахад ингээд айгүй өөртөө ихтэй, эго өндөртэй, өөрийгөө чухалчилдаг, бусдыг дорд үтсэн хандлагатай байдаг ч гэсэн ер нь бол дотроо ихэвчлэн өөрийн үнэлэмж нь маш эмзэг, шүүмжлэлээс айгүй хайдаг тийм хүмүүс байдаг. Хамгийн том айдас нь бол өөрийнх нь тэр үнэн дүр төрх нь илчлэгдэх буюу өөрийнх нь зүүсэн байгаа тэр баг нь хуулагдах байдаг байхгүй юу? Нарциссист хүмүүс өөрсдөө асуудалтай гэж хизээч хүлээн зөвшөөрдөггүй учраас тэр хүмүүсийг засах нь ер нь бол бараг боломжгүй зүйл байдаг. Тэгээ энэ киноны гол дүрийн Пак Ёнжин гэдэг охин бол нарциссист тийм охин байдаг. Яг кинон дээр жишээлх юм бол яаж илэрсэн харагдсан бэ гэх юм бол нэгдүгээр өөрийгөө хит дөвөөлөгдөг байсан. Би бол хизээч сүрэхгүй Пак Ёнжин гэх тийм бүр хүчтэй, итгэл үнэмшилтэй, өөрийгөө хамгийн шилдэг нь, хамгийн гоё нь, хамгийн үзэсгэлэнтэй нь, хамгийн мундаг нь гэж мэдэрдэг байсан. Тэгээ ямар ч өрөвдөх сэтгэлгүй гол дүрийн дээрлүүлдэг охин болох би одоо энэ нэрийг хэлэхэд жоох хэцүү юм. Дүнэн юм уу, загоол төрийн охиныг гэл ярьж. Гол төрийн охиныг усны эндүүгээр эсвэл зүгээр хувц эндүүдтэй эндүүгээр ингээд түлж байхдаа ердөөсөө өвдөлтийн тухайд бодохгүй, өрөвдөх сэтгэл юу ч байхгүй, тэрийн зүгээр л ингээд хөвгөлтөг харах хэрэгсэл нь, өөрийг зугаацуулах харах хэрэгсэл нь болж байгаа. Дээрээс нь давуу байдлын мэдрэмж буюу өмсөж байгаа хувцаа, эз материалаа айгүй их гайхуулдаг. Одоо өөрөө нөгөө нэг жоох насны явж байгаа нэвтрүүлэн хөтлөгч болоод шин залуу үедээ шахагдаж гарах гээд тахлаар нь компаниар нь зарцуулахад цацуулдаг. Тэгсэн чинь тэрийг ингээд сайрхаж ярьж байгаа хгүй. Энэ компани надад 2,200,000 вон өгж явахад миний нөхөр 220 саяг энэ компанид зарцуулж байна. Гэх мэтчлэнгээр ингээд өөрийнхөө тэр эд баялаг юу байдгийг, тэр өөрийнхөө давуу талыг айгүй ингээд муухагаар хүмүүст гайхуулж ярьдаг. Тэгээ охин нь бас нөгөө яг биологийн эцгээгээ дуурайгаад өнгөний сохортой байдаг шүү дээ, тий. Тэгээ тэрэн дээрээ жоохон эмзэглсэн чинь энэ эд зүйлсийн өнгө нь өрдөөсөө чухал биш. Хідэн төрөний үнэтэй гэдг нь л чухал. Чи тэрэнд нь л ач холбогдол өг гэж охиндоо бүр 8 настай охиндоо тэгж зааж байгаа байхгүй юу? Угаасаа тийм сэтгэлгээтэй. За гин бурууг өрдөөсөө өөрийнх гэж хүлээж авахгүй буюу гин бурууг бусдад тогтдог. Хизээч
би буруу зүйл хийсэн байна. Би буруу зүйл хийж гин гэж боддоггүй, хэлдэггүй. Одоо миний амьдрал аюултай болсон, миний амьдрал юм асуудалтай байгаа нь өөр бусад хүмүүсийн буруу гэж боддог байна. Дээрэс нь гадаад байдал, гадаад үнэлэмжиндээ донтсон буюу цаг агарын хөтлөгч хийх, олонний танил байх, төгс гэр бүлтэй харагдах нь тэр охины амьдрах утга учир нь байдаг. Угаасаа 10 жилээ төгсөж байхдаа мөрөөдлөн гэсэн чинь сайн эхнэр, сайн ээж болох гэвчсэн тоххой. Бичсэн байт юм л юм. Тэгээд тэрийг яг ямар учиртай дэлгэрүүлж ярихдаа би ингээ залуу сайхан байхдаа сайн тэгээ мундаг залуутай суугаад тэр хүнийхээ мөнгөтэй тийм мундаг залуутай суугаад тэр хүнийхээ хүүхдийг гаргаад тэгээ ингээд гоё ажил хийгээд асуудалгүй амьдрах. Угаасаа л би тэгж чадна. Энийг ингээд хамгийн товчхоноор илэрхийлэх нь л ингээд сайн эхнэр, сайн ээж байх гэж тодорхойлогдсон байсан гэж ярьж байсан юм байхгүй. За хоёр дахь энэ хүнийг тодорхойлох сэтгэл зүйн асуудал нь юу вэ гэхээр социопат буюу нийгмийн эсрэг бие хүний эмгэг. Социопат хүмүүс бол нийгмийн хэм хэмжээ, хууль дурам, бусдын эрх ашгийг үл тоомсоролдог. Гэмших эсвэл уучлалт гуйх гэсэн ойлголт ердөөсөө байдаггүй. Яг дээрх шиг нөгөө нарциссист хэв шинжтэйгээ адилхан ямар ч эмпати байхгүй, эмпати багтай, бусдын өвдөлт зовлон огт ойлгодоггүй. Хариуцлагын мэдрэмж сул огцом ууртай тийм хүмүүс байж болно. Социопатууд бол сайкопаттайгаа харьцуулах юм бол бусдын өвдөлт шаналлыг харьцангуй мэдэрдэг, ойлгодог хүмүүс байдаг хгүй. Психопатууд бол ерөнхийдөө тийм ойлголт мэдрэмж огтосоо байхгүй. Тэгээ яагаад социопат буюу нийгмийн эсрэг загвартай хүн бий болдог вэ гэхлээр ихэвчлэн хүмүүжлийн болон орчны нөлөөтэй гэж үздэг. Хүүхэд насны хүчирхийлэл, анхаарал халамж дутагдсан байдал бол яг энэ социопат болохын үндэс суурь гэж үзэж болно. За энэс гадна ёс зүйн мэдрэмжгүй өсөх буюу хүүхэд байхад нь буруу зүйл хийхэд нь шийтгэхтэй буруу гэдгийг нь ойлгох биш харин ингээд эсэргээрээ аргалах зүгээр өнгөрүүлэх тийм хандлага. За жишээлх юм бол энэ кинон дээр Янжины ээж нь цагдаа нартай ингээ холбоотой байдаг те. Охиныхоо хэргийг ингээд үргэлж хэрэгсэхгүй болох гэх юм хаацалчдаг байсан. Дээрээс нь хамгийн анх киноны 1-р анги дээр донгийн дээрлүүлчлээ гэд зодуултал үеийн дарамт нүршлөөгээ цагдаад хилээд тэгээд нөгөөд чинь цагдаа дээр байцаагдж чагаад тэгээд явтын ямар ч асуудалгүй зүгээр л суллагдаал гэх юм уу энэ Янжины ээжийн найзынх нь ачаар тэр цагдаагийн дарга юм шиг байгаа. Тэгсэн чи ээж нь нөгөө бөөдөр ингээд охиноо дагуулж очиж байгаа хгүй. Тэгтээ ингэж хэлж байгаа. Чи цагдаа дээр очиод тахтай яа гэм бэ? Ингээд бүр disappointed болчихлоо. Би чинь бүр урам хугарчлаа гэдгсэн чинь харин тийм ээ цагдаа дээр очино гэж ботсонгүй охин хэлсэн чинь хинч биш охиноос болоод чи цагдаа дээр очисон чинь хамгийн том асуудал гэж хэлж байгаа хгүй. Ээжд нь хүртэл тийм ёс зүйн мэдрэмж юу ч байхгүй. Тэр айлын хүүхдийгтэй ердөөсөө хүн гэдэг утгаар ногт харахгүй байгаа нь бүр юм хүчирхийлэл үйлдчихэд тахтны ээж нь хүчирхийлэл үйлдсэн дээр нь биш зүгээр л нэг хинч биш охиноос болоод чи цагдаа дээр очисон чинь миний урмыг хугалаа гэж хэлж байгаа нь энэ охин ердөөсөө тийм ёс зүйн мэдрэмжгүй болгож өсгөхөд нөлөөлж байгаа байхгүй. Дээрээс нь хүчирхийллийг хэвийн үзэгдэл гэж хардаг. Гэр бүлийн орчинд нь хүч чадал, эрх мэдэл, мөнгө гэдэг зүйлүүд нь асуудлыг шийдэх цорын ганц зам гэж заасан бол хүүхэд бусдын өвдөлтийг мэдрэх чадваргүй болно. Бусдын өвдөлтийг ойлгох чадваргүй болно. Хүчирхийллийг хэвийн зүйл гэж харна. Тэрийг муу мухай зүйл гэж бодгоо болно. За, социопат шинжүүд кинон дээр энэ охин дээр яаж илэрдэг вэ гэхээр хуурам эхлэх чадвар буюу гаднаа ингээд төгс сайхан асуудалгүй ямар ч тийм муу мухай зүйлгүй тийм ихнэр ээж шиг цаг агарын хөтлөгчийн баг зүгээд 40 олон жилийн хүмүүсийг айгуу сайн хүн шиг хуурсан байдаг За дээрэс нь түрүү нөгөө хэлжсэн огцом түргэн ууртай гэдэг Тэгээ Янжин бол ерөнхийдөө огцом түргэн ууртай байсан. Өөрийнх нь хүссэнээр ямар нэгэн зүйл болохгүй бол шууд хүчирхийллийн арга замаар шууд хүнийг доромжилдог ч юм уу ойролдог ч юм уу тиймэрхүү байдал. Одоо эд зүйл шийдэх, бусдыг дарамтлах зэрэг тиймэрхүү үйлдэлүүдийг шууд хийдэг байсан. За дээрэс нь гин буруугийн мэдрэмжгүй байдал буюу хүн алсан, хүн тамлсан гэдгийг мэдчихсэн ч гэсэн би яасан, би ямар ч буруугүй гэдэг хандлагатай байдаг. Өөрийгөө өмгөөлдөг. За хариуцлагаас цугдах буюу өөрийнх нь гаргасан алдааг үргэлж өөр хүмүүс рүү чигдэг байсан. Тэр хизээч Янжины буруу байдаггүй. Тэр хизээч Янжины асуудал байдаггүй. Тэр чинь угаасаа л тийм юм чинь. Тэр чинь угаасаа л тэгсэн юм чинь. Эсвэл тэр л тийм үйл гаргасан болохоор би хариудан тэгсэн юм гэдэг байдлаар ханддаг ч юм уу тийм. За дээрэс нь социопатууд бас аягүй сайн манипуляц буюу тархи угаах гэх юм уу.
тийм чадвар сайтай байдаг. Хүмүүсийн сул талыг олж хараад тэрүүгээр нь барьцаалаад өөрийнхөө талд ажиллаулдаг. Ёнжин айгүй их тийм үйлдэлүүдийг гаргадаг байсан. Ёнжины тэр жоохон мөнгө муутай хоёр найз нь бол ерөнхийдөө сул талаа атгуулсан учраас эсвэл өөртөөс нь холдож чадахгүй гэдгийг мэддэг учраас тэр хоёрыг яг боол шиг үздэг байсан байхгүй юу? За тэгээд тэр нарциссист байдал, социопат байдал нь ингээд хавсарчглаар бүр хоёр юм амар асуудал хавсарчглаар Ёнжин ийм аимшигтэй хүн болсон байгаа байхгүй юу? Нарциссист байдлаараа би хамгийн шилдэг нь би байнга гялалзах ёстой гэж үздэг. Тэнгүүд социопат шинжээрээ миний энэ гэлцэл байдлыг хинч зогсоож, хинч бохирдуулж, хинч сэв суулгах ёсгүй. Тэгсэн тохиолдолд би юу ч хийхээс буцахгүй гэсэн хандлагатай болчихж байгаа байхгүй юу? Тэр гол дүрийн дүнион гэдэг охиныг болохоор тамлахтаа зөвхөн үзэн ядалтаар биш те тийм социопат тийм таашаал авч байгаа хэлбэр байгаа байхгүй юу? Биен дээр нь тэр халуун эндүгээр дарах нь зүгээр л тоглоом байсан. Тэр нь энэ хүүхдийн яг сэтгэл зүй сэтгцэн ямар их асуудалтай ингээд болохыг харуулдаг байгаа байхгүй юу? За тэгвэл яг энэ охины энэ шинжүүдэд нь хамгийн их нөлөө үзүүлсэн хүн нь бол ээж нь байдаг. Буюу энэ хүүхдүүдийн гэр бүлийн орчин бас ямар байсан бэ? Ямар хүмүүжлэр өссөн бэ гэдгийг би бас давхар яриад явах юм. Энэ гэр бүлийн буюу энэ ээжийн асуудал нь мөнгөөр бүгдийг шийддэг. Ээж нь охиндоо нэг л дүрмийг багаас нь заасан нь асуудал гарвал асуудлыг шийдэх биш, мөнгөөр тэр асуудлыг байхгүй болгох хэрэгтэй гэж хэлдэг байсан. Охин ингээд дээрлэгдэг байсан охин ингээд өшөө авах гээд гараад ирсэн ээжтэй ингээд ярьж байгаа. Тэнгүүд ээж нь амьдрал чи ердөөс өнгөрсөнд байхгүй. Өнгөрсөнд байгаа юм юу ч тэр асуудал шийдэгдсэн. Чи зүгээр л ирээдүгөө харж амьдр гэж зааж байгаа байхгүй. Асуудал тийм дээрээ тулчаад байхад хүртэл хүүхэдтэй буруу гэдгийг нь ойлгуулж чадахгүй байгаа ээж. Ёнжиныг ингээ хүн тамлсан, хүн хүчирхийлсэн байхад нь яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ? Ингэж болохгүй штэ гэж хизээж хэлдэггүй асуудаггүй. Хийж болно, баригдахгүй байх хэрэгтэй. Баригдах юм бол мөнгөөр зохицуулж чадна гэсэн хандлагаар хүүхдээ өсгсөн байдаг. Тэгээ энэ нь хүүхдэд нь хариуцлага гэдэг ойлголтыг нь бүр байхгүй болгоод юу ч хийсэн надад ямар ч шийтгэл ирэхгүй гэсэн тийм аюултай ихтгэл үнэмшлийг суулгасан байгаа байхгүй. Тэгээ хоёрдугаар мухар сүсгийн асуудал байдаг. Ээж нь шашин шүтлэг мухар сүсгийг өөрсдийнхөө гим нүглийг цайруулах эсвэл бусдаас хамгаалах тийм арга хэрэгсэл болгож ашигладаг. За ээж нь охиноо өөрийнхөө хийсэн үйлсийн төлөө биш харин жишээлх юм бол ингэж хэлдэг. Үсгээ орсон хүүхдүүдтэй битгий нийл гэж би чамдлаа таашгүй. Тэд нартай нийлэх юм бол чиний амьдрал том асуудалд орно гэж бөө хэлсэн гэж хэлдэг. Эсвэл муу зүг рүү явсан учраас болохгүй газар руу явсан учраас гэдэг ч юм уу асуудал үүсгэхэд ёс зүйн хэм хэмжээ ингээ алдагдсан тийм нөхцөл байдал охиных нь буруу биш. За тэгээд тэр бөөний юу гэж хэлсэн? Бөөгийнх нь хэлснээр бусад хүмүүсийн буруу болчдөг. Энэ байдал нь Ёнжинд тэр дотоод ёс суртахуунаа хөгжүүлэх боломжийг олгоогүй. Өөрийгөө буруу зүйл хийсэн гэж өртөөсөө бодохгүй зүгээр л хазгүй байлаа, буруу хүмүүстэй нийллээ, буруу газар очлоо л гэж боддог байна. За 3 дугаарт охиноо объект гэж хардаг буюу зүгээр хүн биш, зүгээр эд хэрэглэл гэж хардаг. Юу гэсэн үг вэ гэхээр хамгийн эмгэнэлтэй нь Ёнжины ээж нь охиноо жинхэнэ утгаар нь буюу хүүхэд гэдгээр нь өөрөөс нь гарсан хүүхэд гэдгээр нь өртөөсөө хизээж хайрлаагүй. Охиноо өөрийнхөө статусыг хадгалах төгс харагдах хэрэгсэл гэж харж исэн. Тэр айлд тэр emotional bonding, сэтгэл зүйн холбоо, хүүхдээ хайрлах, урамшуулах, магтах, хүүхдийгөө ойлгох тийм харилцаа огтоосоо байгаагүй. Зүгээр л өөрийг нь гоё харагдуулах хэрэгсэл байсан. Киноны гол дүрийн охин ээжтэй ингээд төгсгөл хавцаанд уулздаг шүү дээ. Тэгсэн чинь өөрийгөө асуудалд оруулахгүй тулд охиноо зүгээр хайчдаг. Охиноо өрдөөс асуудлаас нь авч гардаггүй. Тийм хүн болохт нь, тийм аратан болохт нь хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүн хэрнээ яг эцсийн нөхцөл байдал дээр охин дээр охиноо ердөөсөө хамгаалдаггүй. Зөвхөн өөрийнхөө хар амийг хохолоод өөрийнхөө нэр хүндийг хамгаалах гээд гар авчдаг, алгуулцдаг. Тэгэд энэ хүмүүжлийнх нь үр дагавар нь Ёнжины хувьд ёс суртахууны юм сохор байдлыг бий болгоцсон байгаа байхгүй юу? Энэ төрлийн хүмүүжлэр өссөн хүүхдүүд ямар ч өрөвдөх сэтгэлгүйтэй бусдыг өвдөж байгаа мэдрэх чадвар нь тархинд нь хөгждөггүй. За бусад хүмүүсийг дорд үздэг, мөнгөнийх нь хэмжээгээр үнэлдэг. Тэгээд энээсээ шалтгаалаад өөрөө ийм олон асуудлууд гаргачихсан учраас өөрийнх нь цаад болохгүй бүтггүй асуудлууд нь баригдахаас айгаад асуудлыг бас түрэмгийллээр, хүчирхийллээр нөх хандлагатай байдаг. Энэ охин төрөлхөөсөө мангас байгаагүй харин ээжийнх нь тэр мөнгө олвол бүх зүйл, эрх мэдэл бол бүх зүйл гэдэг хүмүүжлийн арга барил. За дээрэс нь хүүхдээ тэр сэтгэл зүйн хувьд үл хайхар хүчирхийлэлд өртүүлж байгаа тэр байдлаас нь шалтгаалаад
хүүхэд мангас болоод хуурсан баг. Тэрийг бол хамгийн дод харуулж байгаа жишээ. За дараагийн дээрлэгтэй дүр болохоор Чон Жэжүн гэдэг өнгөнөөс сохортой залуу байдаг. За энэ залуу бол сэтгэл зүйн хувьд маш докторгүй төрөмгийн хэв шинжийг бүрэн агуулсан дүр байгаа. Хамгийн ихний асуудал нь бол импульсын хяналт сул буюу одоо энэ дотоодоос гарч байгаа тэр мэдрэмж хариу үйлдэлийг хянах чадвар султай хөвгт. Тухайн хүнд төрж байгаа сэтгэл хөдлөл эсвэл одоо юудын хүсэл тэр бүх зүйлийг хянаж чадахгүй үр дагаврыг нь бодохгүйгээр шууд үйлдэл хийдэг хүнийг хэлж байгаа. За яаж би болдог вэ гэхлээр тархины урд хэсэгт нөгөө нэг хүний шийдвэр гаргах хэсгийг хариуцдаг байгаа. Тэгээ энэ хэсэг ерөнхийдөө 25 нас хүртэл хөгжиж идэгөө тэр хүртэл одоо бүрэн хөгжил олоогүй байдаг гэж үздэг. Тэгэхээр энэ хүүхдүүдийн хувьд магадгүй энэ хэсгийнх нь хөгжлөн сул аж болно. Эсвэл бага наснд ингээ ямар ч хориг саадаггүй дураар нь өсгсөн орчноос үүдэлтэй байж болно. Зөв буруугийн мэдрэмж бас янжины гэр бүлтэй адилхан огтхонч байхгүй байж болно гэсэн үг. Яаж илэрдэг юм бэ гэхлээр төр зуурын тэг ингээ богино хугацаанд бий болж байгаа уур бухимдалтай ингээ хөтлөгдөх, хүлээцэхгүй байх, амархан тесрэх. Энэ дүүрийн хувьд өөрт нь таалагдахгүй байгаа, өөрийнх нь сонсохыг хүсэхгүй байгаа тийм зүйлүүдийг хэлсэн, харсан, тэгээ нийцэхгүй байгаа тийм зүйл бүр жижигхэн ч байсан хамаагүй гарахад шууд бие махбодын хүчирхийлэл үлдэж эхэлдэг. Өөрийнх нь өнгөнөөс сохор гэдгийг мэдсэн хүмүүсийг хэрцгийгээр зоодох тий өөрт нь таагүй хандсан хүмүүсийг шууд торомжилдог. Яагаад вэ гэхээр магадгүй багаасаа хүссэн бүхнээ авч өссөн тий үгүй гэдэг үгийг магадгүй сонсож байгаагүй байж болно. Өөрийг нь эсэргүүцсэн, дорд үтсэн тийм байдал байхгүй байж болно. Одоо өөртөө тохиолдож байгаагүй байж болно. Тийм болохоор тиймэрхүү мэдрэмж авангуудлаа шууд импульсээ хийж чадахгүйгээр тийм амар хэрцгий үйлдэлүүд гаргадаг гэж болж байгаа байхгүй. За хоёрт нь болохоор дутуугийн комплекс байж болно. Дутуугийн комплекс бол хүн өөрийнхөө аль нэг талыг тэрний юу ч аж болно бие махбод, оюухан, нийгмийн байр суурь те юу ч аж болно. Тэрийгэ бусдаас доогуур гэж гүнзгий мэдэрч тэрнээсээ болоод сэтгэл зүйн дарамтанд орохыг хэлдэг байгаа. За яагаад би болдог вэ гэхээр бага наснд нь бусадтай харьцуулж, доромжлох те эсвэл өөрийнх нь хянаж чадахгүй байгаа дутагдал жишээ нь төрөлхийн өвчин, эмгэг байдаг ч юм уу те тэр зүйлүүдээ бусдад мэдэгдэхээс айх үед би болдог. За бас дээрэс нь хүүхэд насны хүчтэй одоо шүүмжлэл зэрэгээс бий болж болно. За тэгээд дутуугийн комплекс нь ямар байдлаар илэрх вэ гэхээр нэг талдаа сул талаа нуухын тулд хитрхи их дээрлэх үзэн гаргах, үнэтэй зүйлээр биеэ гоёх, хит бардам байх, бусдыг доромжилж өөрийнхөө үн цэнийг мэдрэх зэрэг зүйлүүд ажиглагдаж болно. Эсвэл эсрэгээрээ дуу цөөн өөртөө итгэлгүй байнга өөрийгөө буруутгах ч юм уу тиймэрхүү хандлагаар илэрч болно. За кинон дээр бол залуугийн өнгөнөөс сохор байдал нь бол хамгийн том сул тал нь байдаг. Хин нэгэн хүн энийг нь хэлэх юм бол галзууртлаа ууралдаг. Яг 10 жилдээ шууд өнгөнөөс сохор гэдгийг нэг хүүхэд хэлсэн чинь шууд амар бүр алхаа шахдаг зодоод яагаад гэхэлэр өөрийгөө төгс байх ёстой гэж боддог. Гэтэл яг энэ өнгөнөөс сохор нь тэр хүнийг дутуу юм шиг мэдрүүлээд байгаа болохоор ингээ бүр яг галзуурчих гээд байгаа байхгүй. Тийм болохоор илүү хүчрэхэг, тэгээ илүү эрх мэдэлтэй, илүү баян харагдах гэж хичээдэг байж болно. За гуравт асуудал нь юу юм бэ гэхэлэр нийгмийн эсрэг шинжтэй байж болно. Бусдын эрх ашгийг үл тоомсорлох, хууль дүрэн бол нийгмийн ёс зүйн хэмжээг зөрчих хандлага байж болно. Яагаад би болтын гэхэлэр мэдээж гэр бүлийн буруу хүмүүжил, хийдэг хэрэглүүлэх эсвэл эсрэгээрээ огт хайр халамжгүй байх. Хүчирхийлэлтэй гэр бүл, хайр халамж дутаах, эцэг их нь үл тоомсорлох, хит хатуу шийтгэл одоо үзүүлэх, эсвэл мөнгөөр бүхнийг шийдэж болно гэсэн үзэл давмгайлсан тохиолдолд бас бий болох боломжтой. Тэгээ мэдээж нөгөө илрэх шинжинд бусдыг өрөвдөх сэтгэлгүй байх, нийгмийн хэмжээг үл тоомсорлох, гин бурууга хүлээхгүй байх, хүчирхийлэл үлдэхдээ айцгүй байх зэрэг шинжүүд илэрч болно. За жижигний хувьд алах бусад хүмүүсийг доромжилж байхдаа, дээрлэж байхдаа өөрийгөө буруу зүйл хийж ин гэж өртөөсө боддоггүй нэг тийм амар кул, өөрийгөө бүр ингээ айгу кул гэж мэдрээд тэнд байгааддаг байхгүй. Тэр хүний хувьд болохоор хүчтэй, хүчгүйгээ захирах бол байгалийн хууль гэж боддог. За тэгээд бас эмпати огтосоо байхгүй. Бусдын өвдөлт, зовлон, шаналл хэцүү байгааг огтосоо бас мэдрэхгүй. За тэгээд энэ хүүхдийн хувьд гэр бүлийн орчин нь үл хайхрах хүчирхийлэлд байдаг гэж би бол боддог. Яагаад вэ гэхэлэр аав ээж нь мөнгө л хайхад болоо гэж боддог юм шиг хаа. Хүүхдээ ингээд өртөөсөө орхиод явчихдаг. Хүүхэд нь дийлэнх тохиолдолд ганцаараа байдаг байсан. 10 жил тахтаа ч гэсэндээ хүүхдтэйгээ цагийг өнгөрөөдөггүй, ярилцдаггүй. За тэгээ байхгүй байх хугацаанд асрагч, тоогооч гэдэг ч юм уу тиймэрхүү хүмүүс л байдаг байсан.
Хэд баян болохоор мөнгөөр бүгдийг шийддэг, мөнгөтэй болохоор хүмүүс өмнө нь бүхэлдсэж долгонсоор агаад ердөөсөө тийм ёс суртахууны эсвэл одоо нийгмийн хэм хэмжээний ямар ч мэдрэмжгүй болцсон байдаг. За дараагийн дүр нь болохоор Сара гэд охин байгаа, зураач. За энэ охинд бас яг Ёнжин шиг нарциссист антисошиал шинжүүд ажиглагддаг. Дээрээс нь энэ охин бол хар тамхины хамааралтай байдаг. За бусад дээр нь байдаггүй зан чанар нь болохоор энэ гедонист зан чанар. Гэхдээ би буруу хэлжээч ч магадгүй ийм зүйл байд юм лээ. Ингээнээр хэлэх юм бол энэ нь амьдралын цор ганц утга учир дээд зорилгыг зөвхөн таашаал авах гэж үзэх хандлага гэж байгаа байхгүй юу? Гедонизм гэдэг нь грекийн таашаал гэдэг үгнээс гаралтай. Тэгээ ийм төрлийн хүмүүс өвдөлт, зовлон, уйтгар гуниг, хариуцлагаас бүхий л аргаар цухтдаг. Зөвхөн одоо цагт мэдрэгдэх тэр бие махбодолны сэтгэл санааны таашаалыг нэгдүгээр тавьдаг хүмүүс байдаг гэж байгаа байхгүй юу? Бусдад ямар гай болох, ямар асуудал тарих энэ төр нь өрдөөсөө хамаагүй зөвхөн өөрийнх нь кайф буюу таашаал нь чухал байдаг. Кинон дээр Сара дээр чинь яаж илэрсэн бэ гэхээр хар тамхины хамаарал, амьдралын тэр хэцүү асуудал, эсвэл уйтгартай байдал зэргийг мэдрэхгүй тулд мансуурдаг. За дээрэс нь дээрлэхэлт бол Сарагийн хувьд зөвхөн 6 байдаг. Тэ өртөөсөө ингэж аюу жаргалтай. Тийм сонин нүүрний хувирал гаргаж маргаал юм худлаа гимшиж байгаа царай гаргаснаа амар инэж минийгэл нэг тиймэрхүү байдалтай байдаг. Тэр гол дүрийн охиныг тамлах нь үзэн ядалт мадалт өртөөсөө нэг тиймэрхүү зүйл гэхээсээ илүү зүгээр л уйдагаа гаргах, таашаал авах нэг төрлийн тоглоом нь байсан. За дээрэс нь Сара бол нөгөө нэг зураач, дээрэс нь маш том пастрын охин гэдэг нийгмийн үүргүүдээс ингээд ер нь жоохон залхацсан. Тий одоо ялангуяа тэр пастрын охин гэдэг тэр байдлаасаа нэлийн ингээд залхацсан байдалтай байдаг. Тэгээд тэр одоо амьдралынхаа тэр өөртөө таалагддаггүй зүйлүүдээс холдохын тулд, өөр зүйл мэдрэхийн тулд тийм хар тамхи хэрэглэх, бусдыг дарамтлах, доромжлох, дээрлэх, хүчирхийлэх зэрэг зүйлүүдийг хийх юм шиг байгаа юм. За яагаад хүн ийм гедонист юм уу, гедонист ч юм уу юм болдог вэ гэхлээр ийм сэтгэл зүйн хувьд хоосон байдал мэдрээд эхлэхлээрэ гэж аахгүй. Сэтгэл санааны хувьд асар их ганцаардмал эсвэл ийм амьдрал нь утгагүй санагддаг хүмүүс тэр ийм хоосон орон зайгаа төр зүрийн хүчтэй таашаалаар нөхөх гэж оролддог гэж байна. За эсвэл хит эрхлүүлсэн эсрэгээрээ хит хязгаарласан тийм орчинд байсан тохиолдолд Сарагийн хувьд болохоор угаасаа мэдээж шашны ийм жоохон чанга тийм орчинд төссөн байгаа шүү дээ. Гэхдээ ёс суртахууны мэдрэмжийг нь хөгжүүлдэг гэхгүй хүүхдийнхаа буруу юмыг нь бас ингээл толгойг нилээл өнгөрөөчдөг. Тийм болохоор яг ийм хоёр нүртэй орчинд өссөн болохоор тэр бодит бус зөвхөн таашаал тулгуурласан тийм амьдрал руу нь одоо оруулсан юм уу түлхсэн ээж аахны хувьд. Бас гэр бүлийн өсгөж хүмүүжүүлсэн арга барилаас шалтгаалаад ёс суртахууны хөгжил нь бас зогсчихсон байхгүй. Тийм болохоор ийм төрлийн хүн болох бас магадaltaй боломжтой гэж үздэг ахна. За тэгээд энэ төрлийн хүмүүсийн аюул нь юу юм бэ гэхлээр ингээд нэг жижигэн зүйлүүдээр эхлээд таашаал авч эхлэв шүү дээ. Тэгээд тэр нь томроод сүүлдээ юм одоо хэрэгжилж байгаа эсвэл хийж байгаа зүйлүүдэд ингээд тасал болчдөг. Өөрөөр хэлэх юм бол өмнөх зүйл нь өртөөс сонирн биш болоод тэ илүү хүчтэй, илүү харгас, илүү аюултай тиймэрхүү зүйлүүдийг хайж эхэлдэг. Илүү хүчтэй хар тамхи гэдэг ч юм уу, илүү хэрцгий хүчрхийлэлдэг ч юм уу тэ. Тиймэрхүү зүйлүүдийг хайж эхлээд асуудал бүр ингэ томроод идэх байхгүй. За Сарагийн гэр бүлийн хувьд ямар орчинд өссөн бэ гэхлээр нэр хүндэд төвлөрсөн гэр бүл буюу Сарагийн аав нь маш том сүмийн пастор байдаг. Тэ айгүй олон хүмүүс сүмд нь очдог. Ийм гэр бүлд нэр хүнд, нийгмийн байр суурь, өөрсдийг нь гадагшаа илэрхийлэх имиж нь л айгүй чухал байдаг. Тэрнээсээ шалтгаалаад хүүхдэд жинхэнэ мэдрэмжээ нуух, гадна талаа төгс харагдах шаардлага зэргээс сэтгэл зүйн асуудлууд бий болж болно. За хоёрдугаарт emotional neglect буюу сэтгэл зүйн хувьд бас үл хайхрах, эцэг эхийнхэн тийм дулаан харилцаа, дэмжлэг, ойлголцол огт байхгүй гэр бүл гэдэг. Ийм үед хүүхдэд тийм ганцаардал, хоосон, ганцаардсан мэдрэмжтэй эсвэл эсрэгээр анхаарлыг татахыг хүсдэг байдлууд илэрч болдог. Иннээс шалтгаалаад хүүхдэд хүмүүжлийн доголдол сэтгэл зүйн асуудлууд бий болох боломжтой. За 3-дугаарт хит эрхлүүлэх бүх алдаа дутагдал асуудлуудыг нэр хүндийн төлөө, бусдад харагдах байдлын төлөө нуунд харагдуулдаг. Кинон дээр жишээ нөгөө Сара ингээд мансуурцсан байж хахад нь ээж нь гаднаас орж ирээд шууд ийм хүмүүстэй хамт орж ирээд гэрийг нь шууд цэвэрлүүлэнгүүтлээ тусал салгуулцдаг, хорыг нь гадагшлуулдаг. Тиймэрхүү байдлаар ер нь хийсэн эргийг нь одоо нуудаг.
асуудлуудыг нуудаг. За дээрэс нь буруу хийсэн зүйлийг нь хилдэггүй, тоодоггүй, хооронд нь ивэлээд идэг. Бараг л хүрхэдөө миний охин гэдэг тийм хандлагатай байдаг. Ийм орчинд өссөн учраас Сара шиг ийм эвгүй зандлавтай хүүхэд бий болж болох нэ. За дөрөв дотор нь болохоор Хэжон гэд онгоцны үйлчлэгч охин байдаг шүү дээ. Эмэгтэй байдаг шүү дээ. За энэ охины хувьд болохоор дутуугийн комплекс хамгийн том асуудал байдаг. Нийлж байгаа тэр охтууд дундаасаа цорын ганц жирийн гэр бүлээс гаралтай. Гэхдээ аав ээж нь хөргө хуурай хийм цэвэрлэгээ буюу одоо өөртөө хувьдаа бизнестэй хүмүүс шүү дээ. За тэгэнгүүт энэ Хэжоны хувьд болохоор өөрийнх нь тэр одоо гэр бүлээс ч юм уу одоо тэр нийгмийн статусаас ингээд ичдэг баян хүүхдүүдтэй найзалдаг болохоор өөрийгөө тэднээс ингээд доогор гэдгийг мэдэрдэг. За энэ тохиолдолд хүн ингээд өөрийгөө байнга бусадтайгаа харьцуулаад би хангалтгүй гэсэн дотоод мэдрэмжтэй болох боломжтой байгаа байхгүй. Тийм болохоор хүчтэй хүмүүсийн талд ороод өөрийгөө хамгаалах, өөрийгөө өөрөөр мэдрэх хүсэлтэй байдаг. Ингээ бусад 3 найз нь түрүүн ярьсан 3 найз нь бол гурлаа баяалын хүүхдүүд. Тэр 3 болвол энэ Хэжоныг хизээч өөрсдийнхөө нэг гэж үздэггүй. Үргэлж доромжилдог, зарчиг харьцдаг. 10 жил байхдаа тэд нэр ингээд Сарагийн студид тэр ингээ уугаад байж байгаа байхгүй. Тэгээ Сара нь ингээ босоод хувцас амжилсан чинь яасан архин гарах гэж байгаа юм уу? Хэжоныг л явуулчаач. Ерөн зүгээр л тийм байдалтай харьцдаг байсан. Тэгээ том болсон хойноч гэсэн хэмжээндээ бай гэдгийг одоо бай гэж байнга сануулдаг. Байнга доромжилдог байгаа байхгүй. Тэгээ кинон дэр болохоор найзуудынхаа өгсөн юм хүмээ, хуч юм хүмээг өмсөж эдэлж хэрэгэлдэг тий. За тэгээд ер нь л тэд нартай хамт байхын тулд тэдний нэг хэсэг гэж өөрийгөө мэдрэхийн тулд тэдний өмнө шалдаа буугаад тий өвдөг сүгдөөд ч юм уу тэхээс өртөөсө буцдаггүй. За дараагийн нэг асуудал нь болох энэ охин аюу тийм материаллык зүйлд дуртай. Бусад хүн юу гэж дүгнэх нь өөрийнх нь одоо өөрийн үнэлэмжийг тодорхойлдог. Тийм охин байхгүй. Амьдралынх нь үн цэн нь зөвхөн харагдах байдал дээр нь тогтдог. Баян үнэтэй суух, том алмазын шигтгээтэй бүүж авах, үнэтэй брендийн цүнх байрах, онгоцны үйлчлэгч байх зэргийг өөрийнхөө амжилт гэж боддог. Гэтэл яг энэ байдал нь болохоор тэр дотоод хоосон, дутуу мэдрэгдэж байгаа тэр чанарыг нь огт нөхдөггүй. Бусдад таалагдахыг хитрхийг хичээдэг, өөрийн гэсэн үнэт зүйлгүй, шаардлагатай тохиолдолд хэний ч талд орох, хүнд ч үүч гэж хэлэх, тэ ямар ч үйлдэл хийхэд бэлэн байдаг. Кинон дэр болвол тэр баян залуутай сүү тавих гэж бүхнээ зориулж байгаа тий хүмүүст өөрийгөө гоё гэж харагдахын тулд хийм цэвэрлэгэнд байгаа хувцсыг нь өмсөж гардаг ч юм уу тий тиймэрхүү байдлаас яг энэ материаллык зүйлийг хит эрхэмлдэг дээрэс нь бусдад харагдах байдлыг амьдралынхаа гол шугам болгоод харсан байгаа гэдэг нь одоо илэрч идэг байхгүй. За 3 дугаарт гадуурхагтахаас айхаад гэж зүйл байна. Ер нь одоо яг хүүхэд бусдыг дээрлэгч байгаа ч юм уу үеийн дарамт үзүүлж байгаа хүүхдүүдэд бас яг ийм гадуурхагтахаас айх айдас айгүй хүчтэй нөлөөлөх тохиолдол байдаг. Киноны хувьд бол яг энэ Хэжон яагаад голдрын охиныг дээрлэгсэн бэ гэхэлэр өөрөө хохирогч болохгүй тулд байдаг. Хэрвээ одоо тэр охиныг тамлахт нь тэр хүчирхийлэхт нь оролцохгүй бол дараагийн байна өөрийгөө гэдгийг маш сайн мэддэг байсан. Инээсээ шалтгаалаад тэр эдийг даган дуурайх, өөрийнхөө бодлыг нуух, хүчтэй талд наалдах, дээрлэхэлт нь оролцох зэрэг үйлдэлүүдийг хийдэг. Сэтгэл зүйн хувьд ерөнхийдөө хүчирхийлэгчийг дагаад тэгснийхаа хүчинд тэр бүлэг дотор хариалагдаад тэгээ дээрлэхэлтээс гадуур байхгүй өөрөө тийм хэцүү хүнд байдалд орохгүй тулд амиа авчулдаг гэдэг арга байгаа байхгүй. Тийм болохоор тэгээ тэр бүлэгтээ тэр хүмүүстэй тоогдож үлдэхийн тулд хамгийн идэвхтэй хамгийн чанга дуутай дээрлэгч байхыг хичээдэг байсан. Яг одоо нөгөө нэг гол дүрийн тэр дээрлгүүлдэг охиныг авчирдаг хүн нь бол энэ Хэжон Мёнгу гэдэг үлэн. Тэр залуу хоёр байдаг штэ. Тэгэл нөгөө найзуудтай таалагдахын тулд бүр бүхнийг хийдэг. Юуг нь ч эсэргүүцдэггүй. Тийм байдалтай. Энэ бол гадуурхагтахаас айхаадтай нь холбоотой байгаа байхгүй. Тэгээ Хэжоны гэр бүл өссөн орчин нь бол бусадтайгаа харьцуулахад хэвэн боловч бас л ээж аав нь нөгөөнийг хийж байгаа ажилдаа түүртэд гэх юм уу охиноо хаана юу хийж явж байгаа өрдөөс анхаардаггүй тэрийг нь тоодоггүй нэг заянсан болол өнгөрөөчдөг ч юм. Тиймэрхүү байдал нь ийм хүчирхийлэгч байдлыг нь тэжээнд тэтгсэн байж болох байхгүй. За тэгээ Хэжоны хувьд бол найзуудынхаа дунд өрдөөс одоо аюултай хүн нь гэхээсээ илүү хамгийн арчаагүй хүн нь байдаг. Өөрийгөө хамгаалахын тулд хэнийг ч золиослоход бэлэн байдаг нь яг сүүлд тэр голдурын охины арганд ороход шууд нөлөөлсөн шүү дээ. Дараагийн дээрлэгч дүр нь болохоор Мёнгу гэдэг хаа. Тэр залуу. За энэ залуу бол энэ хэд дундаас хамгийн мөнгө муутай гэр бүлийн хүүхэд юм шиг байгаа юм. Тийм болохоор ердөөсөө зүгээр энэ
крүүвийнхаа гар хөл буюу тийм бохир ажлуудыг нь хийдэг хүүхэд байсан байхгүй юу. Багасаа л тэгээ том болоод ч гэсэн жижүүний ажилтан болоод доор нь ажиллаад хийгснэг нь баг далсан газар нь гарч ирээд далайсан газар нь алга болдог тийм хүн болсон байдаг штеп. За энэ залууд бас антисошиал хэвшинжүүд байна. Нийгмийн эсрэг хэвшинжүүд тийм. Гэхдээ тэр хүний хувьд ердөөсөө хүч чадал, мөнгө хоёр нь аюул чухал. Бусдыг өрөвдөх ямар сэтгэлгүй, хүчирхийллийг, асуудлыг шийдэх хамгийн түт зам гэж хардаг. Тэр гол дүрийн охиныг дээрлэхэд, тамлахад хамгийн идэвхтэй оролцдог байсан хүн нь ер нь бол энэ залуу штэ. Утга гадгийн өнгөт нь ардаас нь очиж чирж авчирдаг. Ер нь Ёнжин, Сара хоёрт авчирч өгдөг. Тэгээ цохгийн өнгөт нь цогтөг. Яг тэр кинон дээр яг энэ одоо гарч байгаа асуудалтай адилхан нэг сцен гарч байгаа байхгүй. Бичлэг хийж байгаа. Амьсгааг нь боос юм уу? Амьсгалыг нь боогоод хоолойг нь боогоод тэгээ нөгөөх нь ингээд ам тэмцээд тэгсэн чинь юу вэ? Хэдхэн секунд л олж штэ. Чи цээж рүүний хүчтэй цогтоо гэл амар инээж мэнэ тийм бичлэг хийж байгаа байхгүй. Тэгээ тиймэрхүү муухай одоо хийгсэн тийм яргалын үйлдэлүүдийг нь бас энэ залуу айгуу хийдэг байсан. За тэгээд энэ залууд л болохоор бас нэг юм сул дорой мэдрэмж айгуу хүчтэй байдаг. Ерөнхийдөө Жэжүүн, Ёнжин энтриг өрдөөсөө ингээд найзаа гээл дуудалтай амар дотомжилж байгаа ч гэсэн дотроо хамгийн хүзээ яддаг нэдэг штэ. Тэгээ баян найзуудынхаа дэргээд үргэлж зарцшиг нь боолшиг нь хүсний одоо ажилтан шиг нь байдаг. Нөгөөдөл нь ч гэсэн яг тийм байдлаар харьцдаг нь тэр хүүхдийн дотор юм айгүй их гомдол хөшөө авалт юм хүслийг хуримтлуулж байж болох байхгүй. Тэгээд яг тэр хүмүүсийн дэргэд ийм сул дорой хинч биш гэдэг мэдрэмжээ мэдрээд байгаа учраас өөрийнхөө эгог хамгаалахын тулд өөрөөсөө сул дорой хүмүүсийг илүү хэрцгийгээр дээрлэхдэг байсан. Нөгөө найзуудынхаа хувьд хамгийн одоо шалны хүн байдаг шүү дээ. Тэгээд тэр мэдрэмжээ бусад хүмүүсээс авахгүй тулд эсвэл бусад хүмүүнд тэр мэдрэмжээ мэдрүүлэхгүй тулд бусад өөрөөсөө хүч дорой одоо хүч султай тиймэрхүү хүмүүсийг хэрцгийгээр зодож тамлах, дээрлэх тиймэрхүү заавлууд гаргадаг байсан. За энэ залуугийн гэр бүлийн орчин нь кинон дэр ингээд гэр бүлийг айхтар тод харуулдаггүй ч гэсэн ерөнхийдөө жоохон тийм орхигдсон нэглэхтэй хүүхэд үл хайхруулдаг тийм хүүхэд бас байгаа юм шиг санагдаад байдаг. За ийм муухай хүмүүс нийлээд ийм сэтгэл зүйн асуудалтай хүмүүс хүүхдүүд нийлээд нэг охиныг дээрлэхтэй байсан бамаа энэ кинон дэр. За тэгэд энэ харгас хэрцгий үйлдэл хийхэд хүн дээрлэхэж хүнийг зовоож таашаал авч байгаа нь шууд гэр бүлийн хүмүүжлэлтэй холбоотой гэдгийг би аягүй сайн тайлбарлаж чадсан байх гэж найдаж байна. За киноны хувьд ердөөсөө эрх мэдэлтэй баян байх, мөнгөтэй байх гэдэг нь ингээд түлхүүр үг, хүчирхийллийн одоо суурь нь болоод байгаа боловч бодит амьдрал дээр эдгээрээс гадна үл ахар хүчирхийлэлд өртсөн буюу гэртээ ердөөсөө тоогддоггүй, гэртээ хүчирхийлэлд өөрсдөө өртдөг ч юм уу. Тиймэрхүү хүүхдүүд бодит амьдрал дээр энэс одоо иймэрхүү бусдыг дээрлэх, харгас хэрцгий зан ор гаргах эрсдэлтэй байдаг. Тийм болохоор аав ээж нар хүүхэд гаргасан л болол заавал хариуцлагыг хүлээх ёстой, үүрэх ёстой. Хүүхдийг зөвхөн тэжээнд тэтгэх ёстой гэдэг нүдээр харж болохгүй. Тийм нүдээр харалгүй сэтгэл зүйн хувьд бондинг буюу холбоо үүсгэх, ойр дотн байх, хүн гэдэг утгаар нь хайрлаж хүндэтгэх. За хүүхэд юм чинь гэдэг нөгөө нэг дорд байдлаар харьцахгүй тий. Хүн гэдэг утгаар нь хайрлаж хүндэтгэх, үнэлэх, урам зориг өгөх зэрэг хүмүүжлийн юм эерэг аргуудыг хэрэглээд хүүхдээ бусдыг хайрладаг, инэрдэг, эмпатитай, инэрх сэтгэлтэй хүн шиг хүн болгож өсгөх хэрэгтэй байгаа шүү ээж аамнараа. Зүгээр л тэр нөгөө нэг хоол өгөөд, хувцснор өгөөд хахад өөрөөрөө хүн болоод өсчдөг гэдэг хандлага үзэл ойлголт бол одоо огтоосоо байхгүй шүү. Хүүхдүүдийн сэтгэл зүйн хэрэгцээг нь хангах, тэгээ хүүхдүүдийн өөрийн үнэлэмжийг тэжээнд итгэх, хүүхдүүдийн бусдыг хайрлаж инэрх тэр сэтгэлийг нь бойжуулах нь ээж аавын нэн төрөнд тавигдах үүрэг байдаг шүү хүмүүсээ. За энэ удаагийн дугаар дээрээ хүчирхийлэгч хүүхдүүдийн тухай ярьлаа. Эхлээд оны дугаар дээрээ хүчирхийлэлд өртсөн хүн буюу энэ киноны Донгон гэд дүрийн хувьд ямар асуудлууд, ямар сэтгэл зүйн асуудлууд бий болсон тухай ярина. Гэр бүлийн хүмүүжил энэ одоо бусдыг дээрлэхэх энэ заав эрт нөлөөлж байгаа гэж ярьсан. Тэрнээс гадна бас нэг онцлог юу байдаг вэ гэхээр өсвөр насны хүүхдүүдэд ерөнхийдөө өөрийгөө хамт олонны нэг гэж мэдрэх тэр хүмүүсийн дунд байх үндсэн хэрэгцээ байдаг байхгүй. Тэрнээсээ шалтгаалаад бас энэ дээрлэх зан авиртай хүүхдүүдтэй нийлээд иймэрхүү үйлдэлүүд гаргасан байж болно. Энийг яагаад хэлж байгаа вэ гэхээр зарим ээж аав нар бас хүүхдээ ингээ аягүй сайхан хайрлаад тэгээ зөв хүн болгоод өсгөчлөө гэж бодсон чинь ийм үйлдэл гаргачлаа гэж шоконд орох тохиолдлууд бас байдаг байхгүй. Тийм болохоор
Хэрвээ хүүхдэд нь ийм нэг заавар гаргасан болвол эхлээд гэр бүл рүүгээ өнгөөгөөд дараа нь эргэн тойронд юу болж ийн, ямар хүүхдүүдтэй нийлдэг байсан байна, яагаад энэ үйлдэл хийх болсон шалтгааныг нь бас хүүхдүүдтэй ярилцаж тодорхой болгоорой. За дээрлэхэлтэд өртөж байгаа хүүхдүүдийн талаас ээж аав нарт юу гэж хэлмээр байна гэхэлэр зарим тохиолдолд над дээр бол хэд хэдэн кейс гарч ирж байсан. Ээж аавтай хэлэхээр ээж аав нь чи л өөрөө болтгүй илгүү дээ. Чи л өөрийгөө тэгээд зохицуулж чадахгүй л байгаа илгүү. Одоо энэ асуудлаа өөрөө шийдэх гээд хайчдаг. Ер нь бол яг хүүхэд тухайн наснд тохирсон одоо үйлдэлийг ажил үргийг гүйцэтгэх ёстой, хариуцлагыг үүрэх ёстой боловч заримдаа ингээд өөрөө зохицуулах боломжгүй нөхцөл байдлууд байдаг гэдгийг ээж аав нар сайн ойлгоод хүүхдтэйгээ сайн ярилцж байгаарай. За тэгтээ яг дээрлэхэлтэд өртсөн хүүхдүүдийн талаас яах вэ гэдгийг эх 7 хоногийн дугаар дээр илүү их ярина. Ер нь бол энэ The Glory гэдэг кино болохоор үеийнгийн дээрлэхэлт дарамт за тэг үеийн өвчрхийлэл ер нь ямар хор уршигтай мэ гэдгийг харуулдаг. Уул нь бол тийм зоригтой кино. Тэгтэл зарим тохиолдолд хүүхдүүд магадгүй энэ киноны тэр дээрлэж байгаа хэсэг нь одоо кул санагдаад ч юм уу. Тэгээд ард уураж авах эрсдэл бас байхыг үгүйсэхгүй. Тийм болохоор хүүхдүүдээ үзэж байгаа кино үзэж байгаа зүйлийнхаа утга учирыг цаад өгөх гээд байгаа санааг нь сайн ойлгож үзээрэй гэж хүсмээр байна. За энэ 7 хоногийн дугаараа ингээд дуусгаж байна. Анхааралтай сонссонд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.